Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээ ямар хэлбэртэй байдаг вэ? Бид насан туршийн боловсролыг танхимын, зайны, гэрийн болон ажлын байран дээрх сургалт, үйл ажиллагаа байдлаар эзэмшүүлнэ. Насан туршийн боловсролын үйлчилгээг хэн зохион байгуулдаг вэ? Монгол улсын хэмжээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн төвд насан туршийн боловсролын төв, бүх суманд насан туршийн боловсролын багш ажиллаж байна. Мөн боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа, насан туршийн боловсролын үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна. Бид хэнтэй хамтран ажилладаг вэ? Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцаж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу та бүхэндээ доктортой хөгжлийн боловсрол зориулсан теле хичээлийг хүргэж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв учиртай хэрэглээг ухаарах гэсэн сэдэв байгаа. Хичээлийн зорилго хүмүүс хэд их хэрэглээгээ багасгаж амьдралынхаа хэв маягийг байгаль орчиндөө ээлтэйгээр өөрчдөг, мөн түүний ач тусын талаар мэдлэг ойлголт өгөх юм байна. Ногоон худалдан авалт гэж юу юм бэ? Зөв зохистой хэрэглээний талаар ойлголт өгнө. За ухаалаг хэрэглээ гэж юу вэ? Ухаалаг хэрэглээ гэдэг маань мэдээж хариуцлагатай худалдан авалтаас эхэлдэг. Хариуцлагатай худалдан авалтын хамгийн энгийн алхам нь ногоон худалдан авалтаас эхэлдэг. За ногоон худалдан авалт гэж юу юм бэ? Ногоон худалдан авалт гэдэг нь мэдээж хувь хүн бүр байгаль орчиндөө ээлтэй бараа бүтээгдэхүүн сонгож авч явах нь чухал юм. Үүний энгийн жишээ нь бол хүмүүс хувцас худалдан авахдаа одоо чанартай эдлэгээ даахын сонгож авч явах нь чухал. Мөн эрчим хүчээ хэмнэхийн тулд бид одоо аль болох улаастик гэрлээс татгалзаж лед гэрлийг сонгож авч байх нь зүйтэй юм агаад өдөр тутамдаа ер нь хүмүүс хандлага өөрчилж байх нь чухал юм. За ингээд өнөөдрийн хичээлийг хамтран явуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчийн мэдээллийн сан, иргэний нийгмийн байгууллагын ерөнхий зохицуулагч, хуульч Оюутя багшигаа урьж байна. Сайн байна уу? Эрхэм хүндэт телевиз үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь багшаа доктортой хэрэглээ, мөн амьдралын хэв маяг, хүмүүсийн ногоон худалдан авалт, хариуцлага энэ талаар та бас нэмэлт мэдээллийг бид бүхэнд өнөөдөр өгнө. За хэрэглээний тухай ерөнхий ойлголтыг хэлье. Хэрэглээ гэдэг нь хэрэглэгч, хэрэглээ, хэрэглэгчийн эрх ашиг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшин хүн бүхий л хүнийг хэрэглэгч гэдэг. Хүмүүсийн авч байгаа бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ нэг талах худалдаад авсан ч машин аваалгасан ч үсээ суулсан ч энэ болгоно нь хэрэглээ байдаг. Хэрэглэгч хэрэглээ хоёрын дунд хэрэглэгчийн эрх ашгийг ярьдаг. Хэрэглэгчийн эрх ашиг нь хэдийд ухаалаг, ухамсартай зөв боловсон байх вэ гэвэл хэрэглэгч нь өөрөө ухамсартай. Хэрэглээ нь цэвэр байгалийн түүхий дээр хийсэн байх юм бол энэ нь ухаалаг хэрэглээ болдог. Ухаалаг хэрэглээ амьдралын хэм маягтай холбоотой нэгэн видео үзүүлье. Арабын нэгдсэн Эмират улс экологийн уул мөрөөрөө дэлхийд хэрэгүүлдэг орон гэдгийг та мэдэх үү? Экологийн мөр гэдэг нь бидний хэрэглэж ашиглаж байгаа бүх зүйлсийн бодит үр дагавар юм. Жишээ нь гэр орондоо ашигладаг цахилгаан эрчим хүчийг хэлж болно. Үнэн дээр энэ бүхэн байгаль орчинд нөлөөлж байдаг.
Араб улсын экологийн уул мөрийн 57% нь өрхийн хэд хэрэглээнээс бий болж байна. Хэрвээ дэлхийн хүн бүр бидэнтэй адилхан хэрэглэх юм бол бидэнд 4.5 их дэлхий хэрэгтэй болно. Харин бид зөвхөн ганцхан дэлхийтэй. Бид бүхэн дэлхийн нөөц баялагийг сорон шавхсаар аюулын дохионд тулж ирээд байна. Бидний өдөр тутмын үйл хөдлөл болон сонголт бүх зүйлийг өөрчилж болдог. Бидний хэрэгэлдэг ихэнх зүйлс бусад орноос орж ирдэг тул ямар үр дагавар авчирч байдгийг мэддэггүй. Алслагдсан газар нутгаас импортоор оруулж буй үхрийн махыг жишээ болговол үр дүнд нь байгаль орчны зардал салбарлан өсөн нэмэгдэж улмаар байгалийн гамшиг үүсэх хүчин зүйл болдог. Тухайлбал далайн түвшин нэмэгдэх, салхи шуурга, гангачгийн давтамж ихсэх гэх мэт. Мах боловсруулах үйлдвэрлэлийн савлаж боох аслагдсан газар нутгаас тээвэрлэх зэрэг бүхий л үйл ажиллагааны эрчим хүчний зарцуулалт нь ихээхэн хэмжээний нүүрс төрөгчийг ялгаруулдаг. Иймд өөрсдийн болон ирээдүйнхээ төлөө бид үүнийг зогсоох хэрэгтэй. Шин дадал зуршлыг бий болгох талаар бодоцгоё. Импортын барааны хэрэглээгээ аль болох багасгах. Орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэе. Боломжтой бол нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж өөрийн бий болгож буй хог хаягдлыг бууруулахыг хичээ. Худалдан авч буй зүйлдээ ухаалгаар хандаж өөрийн экологийн уул мөрийг бууруулцгаая. За энэ видеогоос харахад бидний амьдралын хэм маяг нь ухаалаг байна уу? Хэр үрлэгэн байна гэдг нь харагдаж байна. Тэгвэл хоол хүнсээ бэлтгэхдээ хүмүүс холоос худалдаж авах нь хэр эдийн засгийн хувьд төдийгүй өөрийнх нь амьдралын хэм маяг, эрүүл мэндэд нь ямар байна вэ гэдэг саяын киноноос харагдлаа. Мөн эрчим хүчийг аль болохоор лед гэрэл буюу байгалийн гэрлийг хэрэглэж явах шаардлагатай, мөн хэрэглээгүй эрчим хүчээ унтрааж авах шаардлагатай гэдэг нь эндээс харагдаж байна. Бидний өдөр тутмын амьдралд уцаа цэнэглэгчээ салгахгүй уцаа аваад явдаг. Энэ нь мөн л эрчим хүч үр дүнгuu зарцуулагдаж байна. Мөн усны хэрэглээний тухай ярьж байна. Хүний хэрэгжилж байгаа бүх бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээр маш их хэмжээний эрчим хүч усаар бий болдог. Тийм учраас хэрэглээгээ аль болохоор танах шаардлагатай гэдэг нь мөн энэ саяын бичлэгээс харагдаж байна. За байгалийн гаралтай уламжилт материал гэдэг нь Монгол улсад бол маш элбэг байдаг. Малын түүхийд мөн ургамал, байгалийн мод бүхий л түүхийд бол Монголд элбэг байдаг. Энэ бараа бүтээгдэхүүнээр хийсэн сав баглаа бодол хэрэглээгээ бидэнд хэрэглэх шаардлагатай. Нөгөө талд хуванцар нийлэг материалаар хийсэн бараа бүтээгдэхүүн байгалыг бохирдуулдаг, мөн байгальтаа ээлгүй бараа бүтээгдэхүүн сав баглаа бодол хуц хонор болдог. Энэ хэрэглээнээс бид аль болохоор татгалзах шаардлагатай, мөн байгалийн болон нийлэг материалыг нийлүүлсэн хэрэглээ байдаг. Энэ хэрэглээ маань харьцангуй цэвэрч гисэн мөн л байгаль орчиндөө ээлгүй хэрэглээний тоонд орно. За байгалийн гаралтай уламжилт материал нь ховор байгалийн түүхийн эдээс гардаг. Ийм учраас бид энэ байгалаас авсан ховор түүхийн эдээ юугаар орлуулж буцааж нөхөх вэ? Нэгэнтээ авсан байгалийн түүхийн эдийг яаж нөхөс сэргээх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. За Монголын уламжлал амьдралын хэм маяг нь байгальдаа маш ээлтэй, цэвэр экологийн амьдралаар монголчууд амьдарч ирсэн. Тухайлбал жилийн 4 улиралд малаа адуулаад нүүгээд буцаад хаварчаандаа нүүгээд ирэхэд, өвөлжөөндөө нүүгээд ирэхэд цэв цэвэрхэн ногоон байгаль дээр цэв цэвэрхэн өвөлжөө, цэв цэвэрхэн газар ирж буудаг. Энэ нь байгальдаа монголчууд маш ээлтэй амьдарч ирсэн, амьдралын хэм маяг нь ээлтэй тогтсны нэг жишээ байгаа. Тухайлбал нүүхтэй буурай цэвэрлээд явдаг. Усандаа ууж байгаа усандаа болон малын усандаа ямар нэгэн бохир сав, бохир халбаг дүрдэггүй. Усыг тойруулаад эхийг нь хадгалдаг. Энэ нь болохоор байгальд үнэхээр ээлтэй амьдралын хэм маяг юм. Ийм ч учраас монголчууд олон зуун жилийн турш байгалыг хамгаалах монголчуудын нэг онцлог соёл нь бол уламжлалт зан зашилтай холбоотой байсан. За бидний хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүнээс байгаль орчныг хамгийн их бохирдуулдаг, бидний хамгийн их хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүн бол хуванцар сав, гялгар уутууд юм. Хуванцар сав, гялгар уут нь байгалийн хөрсөндөө 50-аас 100 жилээр хадгалагддаг, магадгүй түүнээс дээш жилээр хадгалагддаг. Ийм учраас бид бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа, хоол хүнсээ худалдаж авахдаа хуванцар нийлэг бараа бүтээгдэхүүнээр савлсан, мөн гялгар ууттай бараа бүтээгдэхүүнээр савлсан ийм бараа бүтээгдэхүүнээс аль болохоор татгалзах хэрэгтэй. Энэ хүний эрүүл мэнд, байгаль орчинд аль алинд нь сөрөг нөлөөтэй. Тухайлбал эрүүл мэндэд яагаад сөрөг нөлөөтэй вэ гэхлээр байгалийн
биш. Одоо тэр түүхийн үдээр хийсэн гялгар уутууд нь мөн хуунцар савнууд нь хүүтэнд хөлдөж халуунд халах явцдаа өөрөөсөө хорт хийг ялгаруулан хүний эрүүл мэндэд маш их хэмжээний хохирол учруулдаг. Жишээлбэл манай хүмүүсийг хэрглэж байгаа сүү цагаан эдэний, айрагны, усны савнууд нь ихэвчлэн химийн бодисын шар цэнхэр савнууд байдаг. Энэ савнаас аль болохоор татгалзах шаардлагатай. Нөгөө талд нэг удаагийн хэрэглээнээс татгалзах шаардлагатай. Нэг удаагийн аяга, нэг удаагийн халбаг, мөн нэг удаагийн нэмхэн гялгар уутууд. Эдгээр нь бол шууд одоо хүний биед хавдрыг үүсгэх ийм хэмжээний байдаг. Хүнс хоолой бэлтгэхдээ хүмүүс хамгийн гол нь өөрөө хийсэн байхыг эрхэмлэх хэрэгтэй. Нийтийн хоолны болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг авч хэрэглэх нь нэг удаагийн савыг борлуулах одоо том их үүсвэр болдог. Ийм учраас хүмүүс өөрсөндөө өөрийнхөө хоолыг бэлтгэж явах нь амьдралын хэм маягт ухаалаг хэрэглээ болж үлддэг. Хүүхэд багцуудтай холбож ярих юм бол хүүхдүүдийн хэрэглэж байгаа хэрэглээ цүнх сурагчийн үүргэвч. Сурагчийн үүргэвчийг жил болгон хүүхдүүд үүргэж авдаг. Ингээд жил болгон үүргэж авах одоо шаардлага байхгүй. Мөн дэвтрэн дуустар бичих шаардлагатай. Цаас гэдэг бол байгалийн үнэтэй түүхий дээр бэлтгэдэг. Ийм учраас дэвтэртэй цаасандаа маш гамтаа хандах шаардлагатай. Мөн өнөөдрийн хэрэглээний сөрөг нэг тал байна. Энэ нь хэрэглээг өөрийнхөө амьдралд одоо хэрэгтэй байгаагаа хэрэглэх шаардлагатай байтал илүү хэрэглээг хэрэглэдэг. Тухайлбал энэ хүн одоо ийм ийг авсан байна, би авъя. Энэ хүүхэд өөр нэг хүүхэлдэйн киноны баатартай цүнх авсан байна. Үүнийг авъя гэл. Тэгээд хүүхэлдэйн киноны баатартай үүргэвч цүнх, тэгээд дээрэс нь подволк, пенал ингээд бүгд энийг бүгдээр ингээд цуглуулж авах ийм одоо амьдралын хэм маяг тогтчоод байна. Энэ нь бол туйлын буруу үргэлжлэн хэрэглээ юм аа. Энийний оронд хуримтлал үүсгэх үүсгэснээр амьдрал нь тогтвортой, тэр тухайн хэрэглээ нь өөрөө тогтвортой, ээлтэй урт удаан хэрэглээ болж улмаар хувь хүний болон эдийн засгийг дэмжиж тэр хүний эрүүл мэнд болоод байгаль ертөнцийн сөрөг нөлөөгөө байна. Ер нь хүн төрлөختөн амьд явъя гэвэл орон гэр болсон байгаль дэлхийгээ хамгаалж тэрнийг одоо хоогоор дүүрэхээс аль болохоор урьдчилан сэргийлэх шаардлагатай. Хүн аль болохоор одоо хэрэглээг нь танах их олон хэрэглээ хэрэггүй. Хүн нэг удаа 2 малгай өмсөж чадахгүй. Тийм учраас олон хэрэглээ ерөөсөө хэрэг байхгүй. Усаан уухдаа ч гэсэн аягандаа өөрийнхөө уух хэмжээнд хийж аваад усаа уух хэрэгтэй. Илүү дүүрэн хийгээд түүний үлдсэнийг асгаад байх нь мөн л одоо илүү хэрэглээ. Мөн өөртөө тохирсон аягыг авч явж явах шаардлагатай. Аяга байхгүй газар болгоноос нэг аяга юм уу газар болгоноос уух савтай ундаа авч уух нь амьдралын туйлын буруу хэрэглээ бөгөөд энэ нь эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. За хуунцар сав болон аливаа хэрэглээнүүд дээр тэмдэглээнүүд байдаг. Энэ тэмдэглээнүүдийг хэрэглэгчид маань хаяг шошхыг маш сайн харах хэрэгтэй. Тухайлбал хуунцар сав төдийгүй дээрэс нь бичсэн зүйл дээр eenүүд бичсэн байдаг. Маш олон eenүүд гэж бид нар ярьдаг. Энэ eenүүд нь тус бүрдээ янз бүрийн тэмдэглээг агуулдаг. Тухайлбал 100-аас 500 хүртэл байлаа гэхэд энэ нь дандаа амтлагчтай, тогтворжуулагчтай, будагтай, үнэртэй. Зарим yen бүр хорт хавдрыг үүсгэн хорт хавдрыг дэмжинэ гэж хүртэл байдаг. Энэ нь одоо ямар хэрэглээ вэ гэхээр нэгэнтээ өвчин тусаад байж байгаа хүний амьдралыг одоо зовоохын тулд тэр хүнд хэрэгцээтэй бас тэр хавдрыг түргсэгч ийм тэмдэглээч байдаг. Бид өөрсдөө ухаалаг хэрэглээтэй байгаад авч байгаа бараа бүтээгдэхүүндээ хяналт тавиад тэрний дээр нь байгаа тэмдэглэгийг уншиж чадах юм бол бүх зүйлийг бичсэн байдаг гэдгийг бид нар бас анхаарах хэрэгтэй. Энэ нь хэрэглээнд салсгүй бас нэг зүйл байгаа. Бид бүхэн тэгэхээр байгаль дээлтэй амьдрахын тулд хамгийн энгийн зүйлээс эхлэх ёстой гэж бодож байна. Жишээлбэл хоолны сав суулгын ёроолыг гიშгэн эсгийг нь шалгаж авч явах. Энэ нь одоо цахилгаан эрчим хүчийг одоо хэд дахин хэмнэх юм аа. Хүн бүр гэртээ өөрийн гэсэн аяхтай байх. Энэ нь одоо олон дахиж аяг угаахгүй одоо усаан хэмнэж байгааг бас хэлдэг. За ширээний гэрэл хэрэглэх нь ер нь зүйтэй юм. Ширээний гэрэл нь бол тэр өрөөг бүхэлдэнд гэрэлтүүлж байдаг бас учраас бас эрчим хүчээ хэмнэж байгаа. За хөргөчнийхөө хаалгыг нээхээс өмнө та юу авах гэж байгаагаа эхлээд өөртөө нэг тогтмол бодоод үзээрэй. Хөргөчнийхөө хаалгыг онгойлгочвол юу авахаа мэдэхгүй эргэлзчихвэл мөн түүнд нь бас эрчим хүч маш ихээр зарцуулагдаж байдгийг санаарай. Цаасны хэрэглээг багасгахын тулд одоо бичгийнхээ үсгийн фонтыг нэгээр багасгах байж болж байна. Мөн бичгийн цаасыг одоо нэг тал дээр нь хэвлээд орхих биш, мөн ардлыг бас дахин ашиглаж байгаарай. Энэ нь бол эргээд бид бүхэн байгаль орчиндөө ээлтэй зөв хандж байна гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн хичээлийг хамтран явуулсан оюутны багштай маш их баярлалаа. Баярлалаа.
Ингээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.